Тэгэхээр энэ хамар гэдэг ойлголт маань өөрөө бүр ингээд айгүй том одоо ойлголт байгаа байхгүй юу? Ерөөсөө хамгийн чухал тэгсэн мөртлөнгөөсөө бас яг асуудлууд тохиолддгоо гэхээр хамгийн их тохиолддог зүйлүүд. Одоо жишээлх юм бол хүн ханаа төрлөл гэхэд хамгийн түрүүнд л хамар битүүрэл хамар гуншгнал хамраас нь гойж аал тэгэл ер нь проблемууд эхэлдэг те. Тэгэхээр эмч хүний хувьд одоо бас юу гэдгийг та чихмэр холон эмч те. Ер нь бас нэг хүмүүст хандаад хэлчмээр зүйл нь юу гэдэг вэ? За ерөөсөл ханаа том уу хүрхээс нэг үрцэн сэргийлэх хэрэгтэй. Их хүрсэн тохиолдолд төгсөмжлөх хэрэгтэй. Төгс. Тийм. Чихмэр уламжлагчид үнэхээр нэрээ тэр зажуур хөндийн өргөсөл байвал шүдний шалтгаантай байвал шүдээ эмчлүүлээд тий. Тэр зажуур хөндийгөө үнэхээр архаг өргөсөл хийсэн бол дөрөнгийн мэс засалт ороод гэдэг ч юм. Ер нь бол зочимгүй үед нэг антибиотикод уугаад төгсөмжлөх хэрэгтэй. За тэгээд хамрынхаа арчилгааг маш сайн хийдэг байх хэрэгтэй. Тэр хамрын арчилгаа гэдэг зүйлийг л хүн болгон өөрийн бараг нэг хувийн соёл болохлоо бараг одоо хэвшүүлэх хэрэгтэй юм шиг. Харин хүмүүс чинь тэгээ ногооноос гараа явж гарч л эдгийн хэвийн юм шиг болгодог. Тийм биш байхгүй хүнээс ногооноос гарах хэсгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний шүүрэл ал ялгарна. Тэр нь болохоор хамгаалах механизм. Гэхдээ тэр нь их хэмжээгээр гарах ногооноос андуурч болохгүй. Ногооноос гарч ийна гэдэг чинь танд өрөсөл байна л гэсэн үг байна. Гамбритийн эхний шинж тэмдгүүд нь яваад байна. Хойноос юмнууд цуглараад байна л гэсэн үг л тийм.